За өнөөдөр та бүхэндээ өсвөр насны мейкап номер 2-ыг хийж үзүүлэхээр боллоо. Тэгээ дээрээс нэмээд өсвөр насндаа мэддэггүй байсан, ялгадаггүй байсан нэршлэл болон бүтээгдэхүүний танилцуулгатай бичлэгийг ийхүү хийж байна. Хамгийн эхлээд нүрэ бодохтой бол суурэ тавьж өгөн. За энэ суурэ тавихтаа бол өсвөр насны охтууд маань хөвчлэн тос ерөнхийдөө бол хэрэглэхэд тохиромжтой. Тэгээ хамгийн боломжтой хувилбар нь болохоор тос. За энэ болохоор ямар ч тос хийж болно, чигшүүлэх үйлчлэгээтэй нарны тос хийж болно. За тэгээд ийм snailтэй тос хийж болно. Ер нь бол ямар ч тос байж болно. За нүүрэндээ тосоо түрхээ би бэлдсэн байгаа. За дараа нь одоо яг мейкапын суурь тарилтанд болохоор хамгийн эхлээд base гэдэг юм болохоор тарьдаг. За base болон primer гэдэг ийм хоёр нэршил байдаг. За энэ base болон primer хоёр нь ерөөсөө хоёулаа адилхан үүрэгтэй. За энэ болохоор base, энэ болохоор primer. За тэгээд энэ болохоор яг ямар үүрэгтэй юм бэ гэхээр нүүр будалтанд арсыг бэлдэж өгдөг. Бодоход бид нэр крем ашигладаг. Крем ашиглахад бол крем маань арсанд маань ерөөдөө удаан хугацаагаар хэрэглээд ирэхээр хор хөнөөлтэй арсыг маань гэмтээд учраас тэрнээс хамгаалахын давхаргыг үүсгэдэг зүйл гэсэн үг. За primer, base хоёр нь ерөөдөө ижлэх үйлчлэгээтэй. Яг яагаад primer, base гэдэг юм бэ гэхээр за primer нь болохоор илүү одоо тийм хүнд мейкап хийх тохиолдолд болохоор ашиглаж болно. За энэ дотроо бас олон янз байдаг, чийгжүүлэх үйлчлэгээтэй гэх мэт олон янз байдаг. Гэтэ энийг болохоор ерөөдөө хүнд будалтандаа илүү их ашиглаж болно гэдээ ойлгочих болно. За харин base байгаа. За base-ний хувьд гэх юм бол илүү одоо өсвөр насны хүүхдүүдэд бол тохиромжтой. Тэгээд илүү хөнгөн бүтцтэй байдаг. Хамгийн гол нь хөнгөн бүтцтэй, зөөлөн бүтцтэй, илүү чийгшүүлэх талтай байдаг учраас base-ийг сонгож хэрэглэвэл илүү зөв сонголт болж байна. За тэгээд энэ болохоор дотроо бас өөрийнхөө арсныхаа онцлог тохируулаад янз бүрийн үйл ажиллагаанд чигшүүлэх үйлчлэгээтэй гэх мэт. За бодолтой хэлье. За бодолтын хувьд гэх юм бол ерөөдөө tone upтай base гэж бас байдаг. Энэ болохоор нөгөө арсны өнгийг одоо нөгөө нэг хүмүүсийн арсны өнгө чинь тэндээ бас өөр байдаг шүү дээ. Жишээлбэл миний тух хэсгээр илүү бор идэг учраас эдгээрийг одоо энэ хацрны арсны өнгөтэй энэ хоёрыг ингэж ижлэгэн болгож өгөх үйлчлэгээтэй гэсэн. За энэ нь болохоор яг юм тос шиг л бүтцтэй. Тийм учраас яг тос түрхэж байгаа юм шиг л түрхчихэд болно. Ямар нэгэн арга техниктэй байх юм байхгүй. Тэгэд ингээд харуул ерөөдөө өнгөнд засраад ирж байгаа. За одоо энэ тасраа ямар нэгэн өөгүй крем ашигламааргүй байна гэж байгаа хүмүүс нь яг ийм tone upтай өнгөний арсны өнгийг одоо засч өгдөг ийм base тавьж бас болно. Крем ашигламааргүй нэ кремээр бодвол илүү булмал юм шиг харагдах гад байна гэж бодож байгаа хүмүүс байх юм бол ийм tone upтай base-ийг ашиглаж болно. За base тавьсны дараагаар болохоор кремээ тавина. За крем дээр бас хоёр сонголт байгаа. Энэ болохоор нэг нь cushion гэж байгаа, нэг нь крем, foundation гэж байгаа. За ийм хоёр зүйл байдаг. За энэ нь болохоор foundation гэдэг нь болохоор илүү бас хүнд будалтанд илүү зориулсан, төрөгчдөд зориулсан. За тэгээд илүү жоохон хүнд бүтцтэй. Тэгээд нөгөө илүү их дардгаараа foundation гэж нэрлэгдэж байгаа. Харин нөгөөх нь cushion гэж байгаа. За cushion нь болохоор илүү зөөлөн бүтцтэй, өө даралт нөгөө хит амар биш учраас нөгөө айгу будмал юм шиг харагдахгүй. За тэгээ дээрэс нь айгу гоё чийгшүүлэгчтэй байдаг. Эдгээр foundation ч юм болохоор илүү нөгөө хуурай талтай авах гэдэг. Яг тэр өдрийн турш өдөржингөө нөгөө нэг яг энэ foundation маань илүү яг будсан чигээрээ барихын тулд илүү тийм нөгөө өтгөн бүтцтэй дээрээс нь өө даралттай байдаг учраас илүү хүнд санагддаг. Харин cushion болохоор илүү зөөлөн бүтцтэй, илүү гоё чийгшүүлдэг. Тэгээ дээрээс нь өө даралтын хувьд ч гэсэн хитрхийн амар өө даралтгүй учраас яг тийм хүнд будсан юм шиг харагддаггүй байгаа. За энэгээр бол өсвөр насны хүмүүс cushion-аа сонгож ирлээ. Зүгээр. Өнөөдөр өсвөр насны мейкап хийж байгаа учраас cushion-аараа бүгдээрээ сонгож бодолтой хийе. За ийм гоё зөөлөн
За тэгээ дээрэс нь яг боломжийн өвөг дараад хартаа. Тэгээ яагаад ингэж кушнероо бодох хэрэгтэй юм бэ гэвэл нэгдүгээр тал нарийн хитийн туянаас хамгаална, нарсаа хамгаалж байна. За нөгөө төвөрх юм бол бас арьс чинь ингээ хэдий ингээ гоё байсан ч гэсэн хааны газраа ямар нэг өвөгтэй байгаа. Тийм учраас тэдгээр өвөөгөө дараад яг гоё арьсныхаа өнгийг жигдэхийн тулд кушнер ерөөдөө бодож байгаа гэсэн үг. За дараа нь консилер гэж нэг бас юм яригддаг тийм ээ. За консилер гэдэг нь болохоор яг юу юм бэ гэдэг нь өвөө дарагчийг ерөөдөө консилерыг нэрлэж байгаа. За консилер маань болохоор дотор хоёрын зас бий болно. Нэг нь болохоор ийм тосон шууд ийм хэлбэрээр бийж идэг юм консилер гэж байдаг. Харин бас нөгөө нэг юм нэрээ тийм хуурай дуу бараг түрхэл хатчдаг төрлийн бас консилер байдаг. Тэр нь болохоор бас нэлээд хүндтэй орчдөг учраас илүү сонгосон хүмүүстэд зөвхөмжгүй. Харин ийм тосон дуу иймэрхүү бүтцтэй консилер бол илүү бас байж болно. За тэгээ бас өөгүй гоё ярьстай хүмүүс маань консилер төгөхгүй ч байсан байж болно. За энэ консилерыг болохоор би яг юунд ашиглах гэж байгаа вэ гэхээр миний нөгөө нэг нүдний дагуур аягүй хөхрөлттэй бас ийм хүмүүс бас зөндөө байдаг те. Энэ хөхрөлтийг дарахын тулд ерөнхийдөө консилер ашигладаг. За гараараа төвчүүл бас илүү цэвэрхэн санагддаг. Надаа илүү гоё шингэж байгаа юм шиг санагдав. Яг тэгвэл хурууны өндөг маань гоё дулаа, температур нь гоё дулаа учраас гоё одоо тарааж өгөөд илүү тэр нүуний бөөгнөрөхгүй харагддаг. За одоо энэ талаа тавьчаад нөгөө талтайгаа харьцуулъя. Энийг бас тохируулаа. За хардаа. Powder гэж яригддаг буюу хуурай пудр. За энэ хуурай пудр нь болохоор яг ямар ач холбогдолтой юм бэ? Яагаад хэрэглэх ёстой юм бэ гэдэг бас хүмүүс асуудаг. За энэ нь болохоор ерөөдөө одоо ингээд бидний төрхсөн кушин маань ийм нойтон байгаа. Ийм наалдаад одоо ингийн бол наалдсан шүү дээ. Ийм нойтон байгаа учраас гадагшаа одоо ялангуяа хавар ч юм уу тийм гадагшаа гарах юм бол энэ дэр нойтон зүйл дээр ч шороо ирээ наалдаад тэгээд ингэ нөгөө будалдгаан бүр ингэ заваараад унна. Тийм учраас хуурай пудрыг ашигладаг. Нойтын хуурай болгочих юм бол тэнд чи одоо нөгөө хуурай гадраг үүсгэж байгаа учраас ямар нэг юм наалдах боломжгүй болоод байж байгаа байхгүй. Ямар пудрыг илүү одоо сонгож авах юм бэ гэхээр пудр шиг өнгийн, кушин шиг, фаундейшн шиг өнгийн одоо нөгөө нэг юунуудаас байдаг, пудруудаас байдаг. Тэдгээр нь болохоор илүү тийм хүнд харагдуулдаг учраас ийм цагаан өнгөтэй ийм пудрыг ашиглавал бас илүү зүгээр. Хамар хэсгээр тухсгээр илүү нөгөө нэг өдөр тийшээгээ тосны хялгараа тэг будгаа уугаад алга болчдөг. Тийм учраас яг тэр хэсгээрээ илүү тавиадаг үл зүгээр. Өдөр тутамдаа гэвэл юм харандааг ашиглавал илүү зүгээр. За тэгээ яг ямар өнгө нь илүү гоё харагддаг юм бэ гэхээр dark brown гэдэг өнгийг сонгол илүү гоё харагддаг шүү юм харандаан дээр. Одоо нөгөө ингээд шийдвэрчдэг тийм хамгийн эхлээд нөгөө хэлбэр гаргана гэж хэлдэг. Хэлбэр гаргахын тулд нөгөө ингээ нөгөө нэг юм хүрээ үсгэж зурчдаг. Тэр нь болохоор илүү нөгөө сүултээ уусах гэж аягүй тийм хөмсгөний ширхэг зурж байгаа юм шиг зурна. Тэгэхээр миний энэ сарал бүдэг байна. Нэг татлаа. Яг татлаа. Тэрнээсээ бас бүдэг юм тийм учраас дахиад татаад яг өсөрж байгаа юм шиг. Өсвөрнэс нэмэх учраас ягаа юм уу бор өнгийг сонгол илүү зүгээр. За тийм учраас тэр сонголтоо бол хүн болгон өөрөө хийж болно. Сул хамгийн эхлээд сул өнгөөрөө, хамгийн бүдэг өнгөөрөө сул ягаа эсвэл сул бор өнгөөрөө. За энийг бас заавал тийж амар
багсаар будах гэдэг шаардлага жоохгүй хуруугаараа будсан ч болно. За би нөгөө талаа хуруугаараа будчихъя. Арай нэг тод арай бараан ягаан өнгөөрөө яваадаг юм. Саяхан ийм багс байгаа шүү дээ. Ийм нарийнхан багсаараа за өөртөө байгаа хамгийн тод боронгоосоо аваад заавал контур гэхгүй бүгдээрээ тод боронгороо контур зурна. Тод боронгоосоо аваад яг нүднийхээ хэлбэрийг дагуулад зурдаг юм. Дээшээ гурвалжилж зурхгүйгээр ерөөсөө л яг хэлбэрээ дагуулаа. Яг нүднийхээ зураасыг дагуулаад тэгээд тэргээсээ хоошо татаадаг үл илүү л хурд харагдана. Ингээд. За дараачих нь болохоор сүудэр байгаа. Сүудэр буюу shadow гэж яригддаг. Ийм сүудэр байдаг. За тэгээд ерөнхийдөө бол сүудэр өдөр энэ хаанаас хасмаар хаанаас жижиг харагдмаар байна гэсэн эсгэрэл ерөнхийдөө тавьдаг. За тэгээд ерөнхийдөө бол хүнд төрлийн мейкап хийж байгаа тохиолдолд сүудрийг тод тавиад харин гоё натурал хайдыг гэвэл бүдэг тавиад хамгийн гол нь ийм шоронд өнгөтэй бүр юм шар биш шоронд өнгөтэй сүудэр сонгоод илүү гоё харагдана. Энэ болохоор илүү натурал харагддаг байна. Өнөөдөр болохоор бүгдээрээ сүудэр ашиглахгүйгээр өөртөө байгаа материалаараа будж байгаа учраас за нөгөө нүдэн дээрээ тавьж болох хамгийн цайвар бор өнгө гэж хэлээд байгаа. Бүгдээ түрүүнээс хойш ярьсан. За тэр хамгийн өөртөө байгаа тийм цайвар бор өнгийн нүдний тэн байж болох байхгүй. За энэ хамгийн цайвар бор өнгийн нүдний тэнээс аваад нэг хоёр авлаа гарн дээрээ нэг хоёр авлаа гарн дээрээ буулгаж агаад хамраа өндөрлөө. Өсвөр насны мейкап учраас энэгээр нэг амар бүгдээрээ сүудэрлэхгүйгээр зөвхөн хамраа өндөрлөө. За хамраа өндөрлөхдөө өмсгөнийхөө доод хэсгээр дээшээ ингэж шулуун биш тутагшаа өмсгөнийхөө дотор хэсгээр болоод бүдгээр явах хэрэгтэй шүү за. Нэг амар тод ингэж товшиж жагаад ингээ авчих юм бол илүү тод гарч ирэх учраас нэг товшлоо гарн дээрээ товшлоо дутлаа. За хамааныхаа хэлбэрийг гаргалаа. За энэ доод хэсгээс нь түрхлээ. Энэ хэсгээрээ жижиг харагдмаар бол энэ хэсгээрээ энэгээрээ жижиг харагдмаар ийшээ ингээд дуусгаад өгч байна. Гоё ягаан то пичний өнгөтэй байвал илүү гоё cute харагдана, илүү хөөрхөн харагдана. За жоохон юу тавьчих, blush тавьчих. Өнгөлөгчөөс тавьчих. Товшлоо, хоёр товшлоо гарн дээрээ буулгалаа. За энэ арай нүднийхээ харалдаа. За энэ хамарнаас авч тоошлуулчихгүй. Энэ хэсэг дээрээ. Плөний бараг 8:30-аас 1 хүртэл бүдрэг хичээлд суудаг шүү дээ. Тийм учраас урлын бодог маань уруулахс гоё байн гоё харагдуулах хэрэгтэй байдаг. За тэгээд ийм тосон уруулын бодогнууд чинь ингээд арилждаг учраас гоё юм тинт сонгол илүү зүгээр. Тинт нь болохоор яг уруулын чинь өнгийг тодлож өгөөд тэгээд тэр чигээрээ тогтоод өдөржингөө бараг барих боломжтой байдаг. За ийм тинтийг сонгоод гоё уруулынхаа өнгийг л гоё тодлож өгөх. Талаараа л өдгөө явлаа. Тараалаа.
ингээд гоё. Уруулны маань хөнгөн сэргээд ирж байгаа байхгүй юу?